Залуу хосууд хөрмөө хийлгүй хүүхэдтэй болж хамтран амьдрах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн гэрчлэгээгүй хамтран амьдарч байна гэсэн үг. Тухайн хосууд салах тохиолдол цөөнгүй бий. Голчлон хүүхдийн төрсөн ихтер хүүхэд үлдэг олон жишг бий. Бид энэ тохиолдолд хүүхдийн эцэг хүүхдэд итгэмж олгох эрх зүйн орчин бий эсхийг хуульчдаас тодрууллаа. За Монгол Улсын гэр бүлийн тухай хууль зааснаар бол тэтгэлэг авах бүрэн боломжтой. За тодруулах юм бол яг хуу практикт яадаг вэ гэхээр залуу улсууд хамтраад амьдардаг, гэр бүл зохиодог, үр хүүхэдтэй болдог, гэрэлтийн баталгаатай ч бай, баталгаагүй ч бай одоо гэрэлтээ цуслуулах, эсвэл тусдаа амьдрах шаардлагууд үүсдэг. Энэ тохиолдолд бол яг хуу дийлэнх эмэгтэйчүүд маань бол тэтгэлгийг одоо бол яг нэг үе бол тэтгэлгийг мэддэг болсон байна. Хуучин бол ер нь мэддэггүй байсан. Тэгэл тэтгэлэг авдаг байсан юм уу? Би одоо өөрөө л үр хүүхдээ ингээ олон сар жил өсгөөд яваад байгаа штэ гэдэг юмыг ярьдаг. Тэгээ олон сар жил өсгөөд нөгөө хүүхэд нь одоо насанд хүрсний дараа одоо авч болох уу гэж ярьдаг. Тэгэхээр энэ дээр бол яг ямар асуудал үүсэж байна вэ гэхээр өмнө нэгэнт одоо тэтгэлэг шаардаагүй хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээ тэр их ганцаараа явцсан бол тэрийг одоо тэр тэтгэлгийг нөхөж авах боломжгүй. Цууд одоо тусдаа амьдарч эхэлж байгаа бол шүүхийн журмаар асрамж тэтгэлгээ тогтоолох бол бүрэн боломжтой. Асрамж гэдэг нь бол одоо өөр дээрээ асран хамгаалах, хүмүүжүүлэх те өөрөө өсгөж хүмүүжүүлэх юм одоо нэгдүгээр шаардлага. Хоёрдугаарт бие асарж байгаатай холбоотой биологийн эцэг нь бол одоо тэтгэлэг төлөх одоо үүрэгтэй юм а гэдэг ийм хуулийн шаардлагын дагуу тэтгэлэг авах бүрэн боломжтой. Тэтгэлгийн хэмжээ бол амжиргааны баталгаажих доод түвшингийн 50%-аар өгдөг. 11 нас хүртэл хүүхэдтэй бол. Одоо жишээ нь би 7 настай хүүхэдтэй байгаад хосууд салж байна. Тэр тохиолдолд бол тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн 50%-аар. Одоо жишээ нь өнөөдөр бол Улаанбаатар хотод нэг 480-аас 90 мянган төгрөг байна. Тэгэхээр тэрний 50% буюу нэг 240-50 мянган төгрөгийг сар болгон биологийн эцгээс нь одоо гаргуулаа авах бүрэн боломж бол нээлттэй байна. Хэрэв тухайн хосуудын хүүхэд ээж дээр үлдсэн бол хүүхдийн биологийн эцгээс асаргааны төлбөр нэхэмжлэх боломж бий талаар хуульчид хэлж байна. Асаргааны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд төвцүүлэн олгодог байна.